батлан даалтын тухай хуулийг бол үндсэндээ бас чухал хуулиа гэдгийг ойлгож байна. Тэгээ энэ дээр ингээ харахад бол хариуцлагын тогтолцоо талаас нь нэлээд одоо тулхан суусан юм уу та гэж ингэж харагдаж байгаа. Хариуцлага гэдэг хамгийн сүүл одоо 24 дугаар зүйлдээ нэг л өгүүлбэр байгаа юм л та. Хэрвээ хариуцлага хүлээл гэхээргүй бол санхүүгийн зохицуулахаараа хэлбэрнэ гэдэг. За тэгэхээр 14 дугаар зүйл дээр болохоор бол зээл иргэн төлөгдөөгүйгээс үс үр дагавар гэсэн нэг ийм одоо бүлэг зүйл байгаа юм. Тэгээ энэ дээр болохоор бол сүүлийн 14-ийн 3, 14-ийн 4-2-ыг бол нэг тусгайлсан журмаар зохицуулна гэдээ ингээд орчихсон. Тэгэхээр энэ хариуцлагын тогтолцоо тал дээр одоо энэ яаж байх ёстой юм бэ? Энэ талаар бас одоо арай чанга зүйл оруулж болохгүй юу гэсэн нэг юм асуулт байгаа юм. Тэгээ хоёр дахь нь бол сая гам бэм гişөө яриад дэллэдийн сан яаж харивчих юм бэ гэж. Өөрөөр би одоо бас сая тэрнийг яг тэгж харивчна гэснийг ойлгосонгүй. Өөрөөр хэлэх юм бол 3 тэрбум төгрөг хүртэл байна. Засгийн газар оролцож болон төрийн бас байгууллага оролцсон, олон нийтийн байгууллага оролцсон. За ингээд одоо энэ хачин цаашаага яаж харивчиж явах юм бэ? Ер нь бол одоо ямар хяналттай, ямар хариуцлагатай байх хэрэгтэй юм бэ гэсэн нэг юм нэгдвэл маягийн нэг юм асуулт байгаад байна юм. Хариулъя. Зорилт. За хуулийн хаян харваа гишүүний асуултанд хариулъя. За энэ мэдээж хэрэг гаргасан хүсэлт болгоомд батлан даалт энэ сан гаргаад байхгүй. Ямар нөхцөлд батлан даалт гаргах юм гэхээр банкны шалгуурыг бүрэн хангасан. 100% хангасан. Ганцхан барьцаа хөрөнгө нь хөрөхгүй байгаа нөхцөлд банк бол одоо энэ санд хандаж бид энэ зээлийг олох боломжтой. Тийм учраас одоо эрсдлийн энэ батлан даалтыг, барьцаа хөрөнгийн батлан даалтыг бол одоо энэ сангаас гаргаж өгөөч гэсэн хүсэлтэй санд хөргүүл. Сан түүнийг эрсдлийн бүх үнэлгээг хийж бас зохицуурмын жагоос судлаад за шаардлага хангасан гэж үзвэл энэ батлан даалтыг нийт олох зээлийн 60 хүртэл хувьд нь гарах юм аа. Энэ зээлийн батлан даалтын гаргаж байгаа нийт зээлийн бас тодорхой хэсгийг жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас бас давхар батлан даалтын механизмыг бас энэ хуулийн төсөлд тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл энд бол банк хариуцлага хүлээд зээлийн батлан даалтын сан хариуцлага хүлээд за давхар жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан бас санхүүгийн хариуцлага хүлээнэ. Энэ байгууллагуудын ажлын уялдаа бол бас санхүүгийн зохицуулах хорооны хяналтан доор тусгайсан журмаар зохицуулахаар бас хуулийн төсөлд тусгасан байгаа. За сангийн гол орлого бол энэ зээлийн батлан даалт гаргаж байгаа шимтгэл хураамжийн орлого байна. Шимтгэл хураамжийн орлогоороо энэ сангийн өөрийн хөрөнгө цаашид өргөжж явах нэг юм арга зам байгаа. Хоёрдугаарт энэ санг үүсгэн байгуулсан төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хвшлийн байгууллагууд тодорхой хугацаанд сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж өргөжих шийдвэр гаргаад удирдах зөвлөлөөрөө гаргаад явахаар энэ хуулийн зохицуулалт төсөл тусгагдсан байгаа гэж хариулмаар. За баярлалаа. За хэлцэж байгаа асуудлаар